Бага нас маань урлагийн гэр бүлд төрж өсөж, урлагийн ертөнцид хүмүүжиж, төлөвшөж, олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр шингээсэн тэр цаг хугацаанд дунд аялж өнгөрсөн. Архан аймгийн Ихтамир сум миний одоо өссөн нутаг унган сум маань сүүлд нь аймгийн 10 жилд сургууль төгссөн. Хүүхэд байхаас л урлаг дуртай аав ээжийнхаа одоо ажиллаж хийж бүтээж байгаа бүхнийг үзэж харж соёлын төв, театрын орчинд өссөн юм л хөвгөлтэй. Тэгээд одоо анх 7 дугаар ангид байхдаа тухайн үед ирээдүйн одод гэдэг одоо хамгийн анхны ирээдүйн од уралдаан хамгийн анх удаа зохион байгуулагдсан санагдаж байна. Тэр тэмцээнд ороод нэг дуулдаггүй байсан. Тэгээд миний том эгч маань чи их хөөрхөн дуулдаг штеп тэмцээнд орооч гэдэг. Тэгээд би орохгүй гэдэг. Эгч маань үгүй чи ор гэж ингээд загнаад хоёлаас үүдэлтэй муудалцаад уулийн дуулан болж иж анх орж ясан. Тэгээд тэр уралдаанд ороод одоо аймгийнхаа хэмжээнд болсон нэлээд том уралдаан шүү дээ. Тэр чинь тухайд бол тэгээд төрүүлээд хүүхдийн ордны эрдэм алтан медалаар шагнуулж тэгж одоо тухайн үед нөгөө жинхэнэ од болно гихчээр аймагтай бол 10 жилийн хүүхдүүд дунд гэлтгүү ер нь од болж илаа. За ер нь бол анх тэгж юу гэмтэй дуулах урам дэм авсан гэдэг юм да. Яг гоо зүгээр од гэдэг ойлголт бол их өрөөсгөл ойлголт л доо. Зүгээр одоо бол ямар ч байсан тэр цаг мөчөөс хойш тодорхой хэмжээнд уран бүтээлээ төрөөд яг мэрэгжлийн уран бүтээлчгээ тууштай юм хийгээд ингээд явж чадж байгаадаас нэг талаар баяртай байна. Нөгөөтэйгөр цаашаа зөндөө хийх юм байгаа. Олонний танил уран бүтээлчдийн тоонд орж үзэг сонсогчдод тоогдож явна гэдэг бол аав ээжээ маань ач хавьяа миний өссөн төрөнсөн орчин их нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Урлаг соёл гэдэг ойлголт өөрөө салшгүй холбоотой бөгөөд хүн төрлөختөн хүний нийгмийн хамгийн үндсэн суурь тулгуур л да. Тэгэхээр хүн байхын суурийг тавьж өгсөн гэх юм да. Тэгээд урлаг соёл чинь өөрөө хүнд дандаа эгээрлийг, сэхэрлийг, ухаарлыг өгч өдөг, тайвширлыг, тайтгарлыг өгч өдөг. Нөгөөтэйгөр бас одоо хүний амьдралын баяр гунгийг хуваалцсан, хөвөлсөн урам дэмийг өгч өдөг. Тийм учраас энэ үндсэг суурь одоо тэр их хүчээр тийм үү та цэнэглэгдэж хөглөгдөж өссөн учраас ямар ч байсан хүнтэй нэг уулзаад хоёр үг солиход за урд хийсэн ажлаа одоо аваад хариуцлагатай хийхэд ажиллаж амьдарч байгаа нийгэмдээ хамт олон дундаа зөв болохаж гიშгэд өнөөгийн одоо нийгмийн бас нэгэн эдэс нь болоод энэ нийгмийн бүтээгдэхүүн болоод ингээд явхад зөв суурь гэж ярьдаг штэ фундаментыг их тавьж өгсөн болов уу гэж би бодож байна. Тэгэхээр яг одоо эргээд ингээд харахаар бол магадгүй би урлагийн гэр бүл төрж өсөөгүй бол өөр одоо өдөд өөр хаана ямар ажил төрөл хийгээ явж байгааг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан урлагийн гэр бүл төрж өссөн, урлагийн буйнаар урлагийн сайхнаар хөглөгдөж өссөн. Сүүлд нь оюутан болоод урлагийн сургуульд сураад одоо мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа учраас энэ бүхэн маань бол ямар ч байсан намайг хүний дайтай явахад хамгийн түрүүнд суурь нь болсон болов уу гэж бодож уран бүтээл биш юм. Хамгийн анхны уран бүтээл гэх юм бол арай өөр дуу яригдана. Зүгээр хамгийн анх
дуулж, дуутай танилцж, дуугаараа дамжуулж ертөнцтэй танилцчихсан үе таны энэ сайхан асуултан дээр дурсахад Архангай аймгийн 10 жилийн 1-р сургуульд 1986 онд нэгin Г ангид тухайн үедээ бол туршилтын гэдэг юм уу эсвэл одоо ийм шинжлэлийн анги гэж манай ангийг нэрлэжсэн 7 настай хүүхдүүдийг авч яасан. 8 настай 9 настай хүүхдүүд ордог байсан шүү дээ. Тэгэхээр 86 онд 7 настай нэг ангийг аваад тэр нэгin Г-г бүлэггээд Цэвэлмаа багштай одоо багш маань сайхан хүн байсан. Тэгээд Цэвэлмаа багштай нэгin Г ангид орж исэн юм а. Тэгээд тэр үед 7 нас гэдэг дууг биднээс зааж өгөөд тэгээд тэр дууг би их дуулах дуртай байсан. Тэгээд цаг хугацааны эхлэл үүрийн цолмоод цагийн сэрүүлэг шиг 7 нас юу сурах юу мэдхээ ертөнцөөс өөрөө олж аваарай. Тэгээд одоо болтол тэр дууг би тэр дуунд маш их дуртай. Тэгээд үе хэрэн тэр дуу надад их урам өгдөг. Үнэхээр одоо хүний амьдралын хүүхэд насны гэгэм мөрөөдлийг эхлүүлсэн гайхамшигтай дуу. Тэр дуугаар дамжуул би ертөнцтэй танилцчихсан. Мэргэжлийн урлагт тэр дундаа дуулаачийн урлаг, сонгодог урлагт суралцах, хөл тавих боломжийг хамгийн анх яг чигийг гаргаж амьдралын минь замыг зааж өгсөн бол аав маань. Аав маань бол одоо бурхны оронд байгаа. Хүүгээ, үр хүүхдүүдээ ач зээнрээ хань ижлээ хараад ингээд байгаа. Аав маань бүжиг дэглээч, найруулагч, бүжигчин Сүхбат гэж хүн байсан. Тэгээд бүх насаа амьдралаа ажилуулсан Монголын урлагт ард түмэндээ ажиллаж амьдарч байсан орон нутагтаа аймаг орон нутагтаа зориулж улс орныхын төлөө асар их хийсэн тийм сайхан Монгол аав нарын нэг. Тэгээд аав маань намайг 10 төгсөөд би урлагийн хүн ямар ч байсан урлагийн хүн болъё гэх. Тэгээд конкурсгүйд манай аймагт чинь урлагийн сургуулийн конкурс гоор очихгүй шүү дээ. Хотод конкурс өгөх гээд өөхөхдөө сөөсийн кино драмд өгд юм билүү, жүжигчин болд юм уу гэдод хотод ирсэн байжсэн чи аав маань Архангайгаас уццсан нэг өдөр уццсан. Тэгээд минийхөө манай том ах бүжигчин л дээ. Ахын чинь төгссөн сургууль хөгжим бүжгийн дунд сургууль гэдэг хөгжим бүжгийн коллежид дуулаачийн ангид элсэлт авч байна. Авахта 10 төгссөн хүүхдүүдийг инжилээс эхлээ авч байгаа юм байна. Тэгээд дээдээр төгсөх юм байна. Минийхөө сайхан дуулт юм чи очиж шалгалт өгч. Тэгээ би анх одоо очиж урлагийн гавь зэтгэлтэн Булган багш маань одоо Архангай аймгийн угуул Монголын нэрт удирдаач хөгжим зохиолч хүн. Булган багш дээр анх зорж очиод анх одоо би ингэ дуулаачийн сургууль шалгалт өгөх гэсэн юм аа. Би ингэ Архангайгаас ирсэн хүүхэд байгаа юм аа. Маань Сүхбат гэж хүн гэдэг ингэж очиж ирсэн. Ер нь бол тэгжил анх урлагт мэргэжлийн сургууль хөл тавьсан. Тэгээд Монгол Улсын гавь жүжигчин Бүтэд багш, Монгол Улсын гавь жүжигчин Солонг багш нар удирдлагын хөгжим бүжгийн дуулаач ангид төгсөөд дараа нь залгаад 4 жил сураад тэгээд дээд мэргэжлэр төгсөн гэжсэн биднэрт коллеж өгөөд төгсгсөн. Тухайн нөхцөл байдал нь тийм байсан. Тэгээд дахиад залгаад соёл урлагийн сургуулийн дөөрийн гоцлоочийн ангид Монгол Улсын гавь жүжигчин Найдал багш, соёлын тэргүүний ажилтан Инх туул багш нарын удирдлаганд сурч төгсөөд ингээд үндсэндээ 8 жил тасралтгүй сурж иж та мэргэжлийн дуучин болсон. Анх намайг ороход хөгжим бүжгийн коллежид дуулаач ангид ороход
манай дуулаачийн техникийн зөвлөх багшаар ардын жүжигчин Хайдаг багш ажиллаж байсан. Бас одоо ардын жүжигчин Хөлөрбаатар Лувсан Шаргуй томоохон тоглолт одоо сургууль төгсөх шалгалтын комиссийн дараагаар бас ажилладаг байсан. Энэ томчуудын удирдлаганд зөвлөгөөнд санал шүүмжилд орол суралцсан л да. Тэгээ анх бүтэд огш маань болохоор намайг энэ хүүхэд баритон одоо эрэгтэй аргил холоо байна гэсэн хайд бөгшгүй наадах чинь дээшээ их сайн дуурах юм байна. Театр хүүхэд байна гэдэг өөрийнхөө хоолойтой адилхан цээл хоолой гэсэн үг тийм. Тэгэж одоо эхний 1-2 жил тенор хоолоогоор хичээллээд тэгээд яасан сүүлд нь одоо яалтчгүй баритон байсан байгаа юм л да. Тэгээд бүгд тогшмаас үлдээ. Энэ яалтчгүй баритон байна гэдэг багшаа гэсэн чи. Оо тийм байна андуурсан байна. Баритоноор хичээлгээ. Тэгээд ерөнхийдөө бол одоо баритон хоолой буюу эрэгтэй одоо баргил хоолой. Тэгэл одоо тэр цаг мөчөөс баритон хоолоогоор хичээллээ. Тэр чиглэлээрээ дуулаад ингээл явж байгаа. Тэгээд дараад нь бол адил магш дээрээ. Тэг яг хоо ерөнхийдөө багш нар маань юу зааж хэлдэг байсан бэхээр дуучин хүн дуулах арга барилыг маш их зөвөр эзэмших ёстой. Дуулах арга барилаа зөвөр эзэмшсэний дараа та нар тэр нийтийн дуугаа дуулна уу, эстрада дуулна уу, эсвэл өөрийн дуулаачийн чиглэлээр сонгодлогоо дуулна уу? Та нарын уран бүтээлийн болон өөрсдөө чинь хүсэл сэтгэлийн асуудлаа гэж заадаг байсан. Тэгээ тэр үнэхээр маш их актер үг хэлж маш зөв заазуурсан. Одоо бол би ямар ч байсан мэрэгжлийн дуучин гэдэг ажиллаад уран бүтээлээ төрөө явж байна. Намайг зарим хүмүүс зарим сэтгүүлчнээс тэгж асууж байсан. Та чи ингэдэг нийтийн дуучин юм уу? Одоо мэрэгжлийн сонгодог чиглэлийн дуучин юм уу? Тэгээ би ямар ч байсан мэрэгжлийн дуучин. Миний одоо дууны уран санд цэвэр нийтийн утга үнэмийн дуунууд ч байдаг. За их орны сэдвтэй томоохон мэрэгжлийн дуулаачийн дуунууд ч байдаг. За анхны би даасан тоглолт маань дан айраар амаасаар бүтэн бүрэн хэмжээний концерт тавьж ирсэн. За одоо сүүлийн жилүүдэд бол voice group гэдэг pop opera жанраар дуулж байгаа. Тэгэхээр бол нөгөө багш нар маань хэлжсэн мэрэгжлийн дуучин хүн бол хөрөх чадвартай байх ёстой. Аль алийн дуулж чаддаг байх ёстой гэж зааж ирсний дагуу би бас ямар ч байсан зөв суралцаад явж байгаа юм болов гэж бодож байгаа. Одоо ч гэсэн суралцж байна. Аламансан эцгийн болон яг үдэ оюутан байхад аштайхан дуулаад яма ясыгээ шалгалтаа сайн өгөх юм уу тайлан концертоо сайн тавил багш нар их гоё урам өгдөг байсан. Тэрэнд их урамшдаг байсан. Саяхан хоёр багштайгаа өнгөрсөн амар нутагтаа яваад миний хорон тоглолтоо өгөхөөр кино концерт хийсэн. Тэгээ ярилцаа сууж исэн урлагийн тухай ярьсан л да. Тэгээд ярилцаад багш хүний тухай яриа суужсэн чинь багш нар маань нэг тийм үг хэлсэн. Би тэрэнд маш их урамсан. Бид нар олон шавьтай, олон шавнырын дотроос цөөхөн хэдэн бахархалтай шавнар байд юм аа. Одоо бит хоёрын нэг бахархал нь энд сууж байна гэд ярианыхаа тайлбарт тэгж хэлсэн. Гэхдээ бас бүтэд бит хоёрын нэг бахархал энд сууж байгаа юм да. Бүжиг төгсөөд тэгээд нөөж бакалавр байхгүй байсан үе тэгээд соёл урлагийн их сургуульд очиод чамайг одоо халамж хийж чадхуулсан хүн шүү дээ. Очсон үед бол би. Гэхдээ би бол одоо яг тийм үнэхээр Монголын нэрийг дэлхийд гаргаа явж байгаа сайхан дуучин зүйлүүд төрж байна. Тэдний хэмжээнд одоо биш юм байхад ямар ч байсан багш нарынхаа нэр хүндийг унахгүй сургуулийнхаа одоо нэр хүндийг одоо ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд аваад явж чадж байгаа үзэг сонсогчдынхоо итгэлийг даагаад гэдэг юм уу да. Сонсох дуртай уран бүтээлийн төрөөд явж чадж байгаа боломжийн хэмжээний уран бүтээл гэж бодоод өөрийгөө жоохон тоож байгаа шүү дээ. Би тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн одоо ч бэлтгэгдэж яваа тийм уран бүтээлч гэж бодож байна л да. Яг тэгэхээр нэг талаар бол дөнгөж сургууль өгсөн хүүхдүүд дүүнэрийг бодвол бас нэг мэрэгжлийн урлагт албан ёсоор хөл тавиад 99 онд бид Өрн театрт ууснаар анхорж байсан. 12-3 жил болчих. Энэ бол бас тодорхой хэмжээний хэмжүүр цаг хугацаа гэж бодож байгаа. Нөгөө утгаараа цаашаа зөндөө цаг хугацаа байна. Өчнөө юм хийх хэрэгтэй. Зүгээр энэ хугацаанд бол яалтчгүй
жоохон цаг зав ажил ачааллыг болмоос юм уу эсвэл олон юм руу өсчээд одоо уран бүтээлээс гадна бас би ч бас нэлээд нийгмийн идэвхтэй заримдаа үндсэн ажлаа хаягдуу орхигдуулаад нийгмийн сайн дурын төлөө ч гэдэг юм уу нийгмийн сайн сайхны төлөө арга хэмжээнд асар их цагаа зориулах үе нэлээд байна л да. Тэгээ тиймэрхүү үед явж байгаад эргээд уран бүтээл дээр ирэхээр форумгүй болцсон. Дуулах гэхээр өмнө чадчихсан юм а чадахгүй болцсон тийм үед байна л да. Тэр яг тийм үед үнэхээр таны хэл дээр яг юм шахаасанд ордог өссөн үсэг. Урлаг өөрөө намайг шахдаг хэн нэг юм биш. Тэгэл эргээл буулгандаа орно гэдэг юм а форумд орохоос орохгүй болохгүй. Би өөрийгөө тэгдэг за нэг хүн болохгүй болоо та болохгүй нэ. Ялангуяа уран бүтээлч тал руугаа шүү дээ хүн биш гэж байгаа юм шүү дээ. Гэхдээ тийм үед байна мэн. Одоо ойрын үед бас ингээд тоглолтондоо бэлдээд томоохон бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байна. Асар их цаг завгүй ажиллаж байгаа. Монголд урлаг соёлын менежмент бол үнэхээр асуудалтай хэцүү шүү дээ. Зөвхөн уран бүтээлээ хийгээд тэгэл тоглолтонд ордог тийм уран бүтээлчүүд ер нь Монгол байхгүй. Давхар менежментэнд анхаарал өөрсдөө бүх юмдаа явна гүү уулзсан ажил төрлөө ярина. Энэ бол уран бүтээлчүүнээс асар их нэр хүч авдаг. Тэгээ энэний хажуугаар одоо үндсэн бэлтгэлдээ ороод бас дуулаачин томоохон бүтээлүүд мэргэжлийн одоо сайхан формын тухай дуунууд дуулах шаардлагатай учраас бэлтгэлд орцсон явж байгаа. Яг таны хэлдгээр ойрын үед би өөрийгөө шахаад тэр шахаасанд ороод явж гин. Дөнгөж өчтөр л ихэд ингээд нийлэл яаж яхад бол уржигдэр дуулсан дуу болж ятсан дуу маань өчтөр болохгүй байх жишээ. Одоо өнөөдөр дахиад үдээс хойш бэлтгэлдээ орно. Өнөөдөр би тэрийг хийж чадахгүй бол би өөртөө бол бас мод үнэл тавих болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь уран бүтээлч хүн бол тамирчин хүнтэй адилхан байнгын одоо яг бэлтгэл дунд, байнгын шахаасан дунд хөлс хүчин дунд л явдаг л та. Бодлын хар үед шовоодон зэллээд бодонт хүндэд зэрэглээ нэмэрлцаад боцхын совин сэтгэлд харуулсан бурд нутгийн бараан тодхон нулимс тайнуудын дэмэн тороод хоцорсон нутгийн бараа ээжинэнтэй ариухан шороогийн хаалганда дэвлсэн алтан таг аавын түшигтэй. Өссөн төрсөн нутаг ус хүмүүжүүлж хайрлсан аав ээж өдлүүлж жигүүрлүүлсэн сургууль соёл хамт олон гэд эргэж ачийг нь санах эргэж чадах зүйлээ зориулах ёстой хамгийн үнцэнтэй зүйл гэж ерөөсөө хүний амьдрал энэ л хамгийн чухал нь. Яг тэр утгаараа би бол яг үндэ бол хотод төрсэн хотын хүүхэд шүү дээ. Гэхдээ миний өссөн нутаг бол Архангай аймаг Ихтамирсан. Үнэхээр сайхан нутаг. Нутаг бас ард түмэн маань одоо үнэхээр арын сайхан хангай гэж алдартай. Тэгээ нутагтаа очих их дуртай. Хүмүүс настай болоод ирэхээр нутаг руугаа очих их дуртай, нутаг гүдэг адуу шиг нутгаа их зорддог болдог гэсэн. Би бол хүүхэд байхын тийм. Хар залуугийн тийм. Одоо ингээл хар залуугаараа байж байна. Одоо ч гэсэн ер нь боломжтой гараад нутаг явах уу гэвэл гараад явах нь. Тэрнээс ерөөсөө залхуурахгүй, замын альчаалаас ядрахгүй. Тэгээд яг энэ сэдлийн дагуу нутаг усаа магтан дуулсан, ялангуяа Таврийнхаан голыг магтан дуулсан 2-3 дуу хийсэ. Сэтгэл дотн нутаг гэдэг 3 жилийн өмнө төрсэн дуу байна. Нутгийн гол гэдэг ноднон одоо бас төрсэн манай бас сайхан дуу байгаа. За энэ жил Игшгэлэнд Тамирын гол гэдэг бас сайхан дуу хийсэн. Яг энэ зүүн нутагтаа очиад гол яг нутаг дээр Тамирын голын хөвөнд энэ дууга чангаар дуулж яг гол усаа баярлуулъя гэж ярьж байгаа дуулсан. Үнэхээр хүнд одоо үгээр хэлхийн аргагүй тийм одоо мэдрэмж байглаас тийм асар их энерги хүнд өгдөг юм. Монголсон арын сайхан хангайда алтан хаан төрхмгээд хоргодоод байна уу экшэгдэн тэбүэ намуухан урсалтай
галзуурна гэх одоо мэдэхгүй л дээ. Ямар ч байсан манай улсаас бол манай улсын болон манай нутгаас олон алдартай суултнууд төрсөө. Тэд маань тухайн цаг үедээ нутаг ус ард түмнээ дуугараараа баярлуулж, тайтгаруулж, дэмжиж өдий хөрсөн. Бид нар одоо яг тэр үүргийг бас биелүүлэх ёстой. Зөвхөн зэрэгтэл биш. Бас нутаг усандаа дуулах ёстой. Энэ бол хүн болж төрсөн. Ялангуяа Монгол хүн хүүгэрийн холбоотой байгаль их нутаг устайгаа хүүгэрийн холбоотой Монгол хүний хийх ёстой зүйл юм байна л да. Тэгээд энэ тал руу бол бодож байгаа нутаг усаа магтанд болсон, эх орноо магтанд болсон дуунууд шинээр хийж байгаа. Одоо миний эх орон гэдэг энэ тоглолтын дээр маань Монгол их сайхан орныг маань за нутаг усуудыг магтанд болсон Монгол далай, Зулаа цагаан алтай, хайр хуулын бараа, өргөн сэлэн гэж миний эх орны өглөө гэдэг томоохон хэмжээний дуулаач одоо сайхан дуунууд дуулагдана. Хамтлаг маань Angel гэж нэртэй байсан шүү дээ. Хүмүүс мэддэггүй. Тэнгэр элч гэсэн үг. Pop opera жанраар дуулна. Ер нь голцоо хайр сэтгэл гэдэг юм уу? Тэр чиглэл рүү дуулна гэж анх яг эхлүүлж байсан. Тэгээд байгуулагдсан эхний жил бол би зүгээр хамтлагийн гишүүн байсан. Тэгээд дараагийн жил намайг одоо хамтлагийн ахлагч болооч гэдэг найзууд маань хүсээ. Тэгээд би хамтлагийн ахлагчсгүй яах вэ одоо тэгээд хүсэх юм биш л дээ. 3 хүн ч вэ, 300 хүн ч вэ хүн өдөртөж ажиллана гэдэг чинь тийм амар юм биш шүү дээ. Тэг яг би зөвшөөрөөд хамтлагийн ахлагч болсон. Тэгээ бид нар хоорондоо ярилцж байгаа. Ерөөсөө уран бүтээлийн бодлого чиний жижигхэн ч гэсэн энэ чинь одоо харахад 3-4 хүнтэй баг ч гэсэн энэ чинь бас нэг хамт олон уран бүтээлийн бодлого чиглэл гэж байх хэрэгтэй. Тэгээд би нэг тийм санал оруулахгүй. Нэрээс олё нэгдүгürt. Хоёрдугаар уран бүтээлийн чиглэл жанраа. За жанр нь хэвээрээ гэж болно. Уран бүтээлийн бодлогын дагуу чиглэлээ, сэдвээ өөрчлөё. Тэгээд voice гэдэг нэрийг санал болгоод дуу хоолой гэсэн. Тэгээ манайхан бас их гоё дэмжээд. Тэгээд ерөнхийдөө эх орны тухай дуунууд, эх оронч үзэл, үндэсний үзлийг өгшүүлсэн, эх орноо магтанд болсон, ард түмний магтанд болсон ийм дуунууд бол яагсан. Одоо саналыг гаргаж, тэрэн дээрээ бүгдээрээ гоё санаа нэгдэж. Тэгэл одоо хамтлагийнхаа дуучин Отгон Жаргал, Эрдэнэ Жаргалтай миний би манай хамтлагийн менежер Цэгийн бид дөрөв ерөөсө бүх зүйлийг нойлоос эхлээд өдрийн хүртэл хамт ингэ явж байгаа. Астатай мөнгө сарны өнгөтэй цагаан сүлдэн мянган ахтны дэвтэй сэтгэлийн галын хаан Чингис Бадраасаа сэлэнгийн урсгал шиг бүх тэнгэрийн оноо нэр Voice Group манай хамтлагийн одоо бүр зориуд зохиолж хийлгсэн дөө Voice of Mongolia гэдэг дуу байдаг. Манай их татны найзын шүлэг. Тэгээд манай бас нэг төрсэн дүү Чингис хааны бомбч Бацаахан залууг нь хөгж маялгын найруулга. Тэгээд Voice of Mongolia гэдэг дуугаа тоглолтоо нэрлээд эх орондоо болон гадаад байгаа монголчуудад аялын тоглолтоор Voice of Mongolia тоглолтоо зориулж явж байгаа.
цаашдаа ч энэ чиглэлээр уран бүтээлээ төрөвж хийнэ. Энэ маань бас тоогдоод 8 наснаас 80 настан гэдэг бол манад одоо цомгийн Voice of Mongolia цомгийн баяр дээр манай хамтлагийн бүр үнэнч байна. Орой болгон ундахдаа нийтээр аав ээжээрээ дуугаа тавиулаад унддаг. 3 настай охин хүртэл ирсэн. Монгол байд манай дууг заавал сонсчод унддаг. Тэгээ одоо 8 наснаас 80 настан гэсэн бүр 3 наснаас ахуулаад фэнүүдтэй дунд насныхан залуучууд, ахмадууд ер нь манай хамтлагийн уран сангийн сонсдгоо хүн гэж насных ингэж ер нь байдгүй юм байлээ. Тэгэхээр тэр нь их баяртай байгаа. Ерөөсөө аав ээж маань хүмүүжил өссөн орчин маань нөлөөлж байгаа юм болов уу? Угаасаа зөвхөн би биш. Урлагийн болон соёлын салбарынхны хамгийн энэ тэргүүний бодлого, үүрэг, жанжин шугам бол тухайн нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа хэрэгтэй. Бидний оюутан байхдаа ч тэгж сургадаг байсан, хүүхэд байхдаа ч аав ээж маань тэгж хүмүүжүүлсэн. Тийм ч учраас хүн төрөлхтөн одоо болтол энэ урлагийн болон соёлын гайхамшигтай бүтээлүүд, цуутай алдартнууд дахин давтагдчихгүй. Тэр их өв хүн төрөлхтөнд бол манай ард түмэнд үлдсэн байх л да. Тэгээ яг ялангуяа миний хувьд бол яг энийг үнэхээр барьж авдаг. Сайхан дуулна гэдэг бол нэг асуудал. Тайзан дээр гоё харагдана, алга ташлт авна гэдэг бол нэг асуудал. Гэхдээ яг үүндээ хамгийн үндсэн чухал юм нь юу юм бэ? Тэр бүхний дараа үзэгч хүн, сонсогч хүн заавал нэг ухаарал сэхэрл авах хэрэгтэй. Эсвэл урам зориг авах хэрэгтэй. Эсвэл бодрол дүгнэлт өөртөө заавал тавих хэрэгтэй. Тийм мессеж өгч чадахгүй байгаа юм уу? Эсвэл тийм мэдээллийг үзэгч сонсогчдод түгээж чадахгүй байгаа бол мэргэжлийн уран бүтээлч гэж хэлэхэд бол асуудалтай, хэцүү л дээ. Зөвхөн авьяасаа үзүүлнэ гэдэг нэг асуудал. Сайхан хувцлаад, ой бүжиглээд дуулаад. Тэгэхээр энэ тал руу үнэхээр бодож явдаг. Тэгээ миний хувьд бол яг энэ зорилгын үүднээс 6 жилийн өмнө гэр бүлийнхаа хүнтэй хамтраад бас ойр дотныхоо найзуудыг удирдах зүйлдээ оруулаад шинэ урлаг төв гэж байгуулсан. Албан ёсоор хууль зүйнээс тамга тэмдэг аваад. Тэгээ манай шинэ урлаг төвийн гол зорилго бол мэргэжлийн урлагаар дамжуулж Монголын нийгмийн сэтгэл зүйд эргээр нөлөөлнө гэсэн юм өрөөтэй байдгийг бүр анх одоо яг ингээд байгуулагдсан үндсэн дүрмдээ байж байгаа. Тэгээ энэний төлөө бас хэрэндээ юм хийж зүтгэж ирсэн. Анх зайсан дах хүүхдийн засаг хүмүүжүүлэх төвд өөрийнхөө хүсэл санаачлагаар очиж ямар ч мөнгө төрөхгүй очиж тоглолт хийгээд тоглолт хийхдээ зүгээр тэнд нэг би нэг юм авьяастай хүн шүү гэж биш. Тэнд хүмүүж байгаа хүүхдүүдэд ухаарлал өгөх, урам өгөх, өөрийгөө бол өөрөө л устыг уучлах, эргээд их орондоо хэрэгтэй хүн болохын тулд өнөөдөр хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг нь унсруулах тал дээр дундуур нь бас яриатай өөрийнхөө хэмжээнд л ярьж байгаа шүү дээ. Тэгээ нэгсэндээ дууны урлаг, үгийн урлаг жоохон хослуулах маягаар ингэж юу хийжсэн. Тэгээ тэрнээс хойш Монголын эмэгтэйчүүдийн орох чанга суулдаг элемтэй хот хөдөө гадааны нэлээд олон оргуудаар явсан. За бас одоо 10 жилийн болон оюутан залуучуудын томоохон арга хэмжээнүүдэд очиж оролцож дуу хоороо өргөх. Мөн одоо нийгэмд хандсан олон санал санаачлагууд залуучуудтай хандсан арга хэмжээнүүд дээр өөрийнхөө хүсэл сонирхлоор гэдэг юм уу тэр хүмүүсийн урилгаар очиж дуу хоолойгоо болон уран бүтээлээ болон өөрөө үзэл бодлын дуу хоолойгоо өргөж өдөө хүрсэн. Тэгэхээр яг энэ тал дээр бол бас тодорхой хэмжээнд үндсэн үүргээ биелүүлэхийн төлөө явж байгаа л хүний нэгдэ уран бүтээлийн нэг.
Дууны тал дээр бол мэдээж дуулахын сан, дуучин бол дуулах ёстой, мэргэжлийн дуучин бол хийх л ёстой бүтээл гэдэг талаасаа боддог уран бүтээлүүд байлгүй яах вэ? Гэхдээ дуу хийсээ илүү дуулаачийн бүтээл тал руу, дүр тал руу бол бас битүүхэндээ дотроо бодож явдаг зүйл бол байгаа. Ягаад гэвэл дуурийн дуулаачийн мэргэжлэр сурж төгссөн хүн учраас анх бас мэргэжлийн урлагийн гараагаа дуурийн театрын найрал дуучнаас эхэлж ирсэн учраас бас нэг дуурийн театртаа одоо би бол яг дуурийн гоцол дуучин ч юм уу дуурийн мундаг тийм төлөөлөгч биш. Гэхдээ дуурийн дуулаачийн мэргэжлэр суралцаад төгссөн хүний хувьд бол энэнийхээ хэргийг бас гаргах юмсан гэж бодож явдаг. Багш нар маань ч гэсэн тулгаа чиний хувьд бол одоо энэ чиглэл рүү бас нэг дүр бүтээхэд дуурийн дуулаачийн чиглэлийн уран бүтээлээ төрөхөд бол болцооны хүн шүү. Гол нь юмаа хийх хэрэгтэй. Чи өөрөө цагаа зориулах хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй гэж надад бүр нэг бас удаа хэлж ирсэн. Тэгэхээр бол ямар ч байсан би хэдэн жилийн дараа өнөө маргааш гэдэг юм уу энэ жил дараа жил гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан дуурийн театртаа Монголын болон дэлхийн сонгодгоос томоохон дуурилаас нэг дүр туслах дүрч болов бүтээх юмсан гэж бодож байгаа. Мэдээж чадвал гол дүр бүтээн. Тэгээ энэ маань бас энэ биелэгч байх гэж би бодож байна. Энэ тал дээр л яг битүүхэндээ бодож явдаг л да. Онгод хиймэр гэдэг ойлголт бол мэдээж альва зүйлд хүнд байлгүй л яг. Гэхдээ миний хувьд одоо нэг актер тийм юу одоо сайн санагдахгүй нь яг хүн өөрөө нэгдүгээрт бие эрүүл, ухаан сарвал, сэтгэл санаа амар тайван тийм байх үедээ л одоо яг онгод ордог болов уу гэж би боддог л доо. Нэг тийм хөвшмөл буруу ойлголт байгаад байдаг. Одоо надад ч гэсэн зөндөө таарч тоглолтод орох гэж байна, дуулах гэж байна. Тэгэнгუთ одоо дуулах гэж байгаа юм чи нэг татчих гэдэг ч юм уу, архиу гэдэг ч юм уу тий. Тэгээ архиугаад онгод ордог одоо бас нэг хэсэг уран бүтээлчд байдаг юм шиг байгаа. Мэдэхгүй байна. Тэр үнэхээр одоо тухайн хүний бас онцлог багт. Миний хувьд бол өөрөө эрүүл биетэй, сарвал ухаантай, сэтгэл санаа амар тайван ийм байгаа үедээ л онгод орд юм болов уу гэж боддог л доо. Тэгэхээр заавал тоглолтын дээр биш. Өөр өрөөндөө хаяа ингээд ямаа хийгээ сууж яхад цаг зав гаргаад нэг ганцаарчлаад ноот хараач юм уу үг хараад уран бүтээл бодоо суух үед онгод орох үе байна. Хүч энийг ингэж хийчихэд гоё юм санаа төрн дуугарч үтсэн, дуулж үтсэн хоолоо ам гоё гарна. Энэ бол онгод орж байгаа байхгүй. Тэгээс заавал хүмүүсийн өмнө гараа, олон хүний өмнө гараад доорлж хашгираал ч юм уу эсвэл одоо яадаг янз бүрийн байдлаар хүмүүс янз бүрээр л онгодоо оруулдаг гэж ярьдаг л та. Тэгээд миний хувьд бол тийм ямар ч байсан хинч хажууд байхгүй байх үед онгод орох үе байна. Өчнөө олон хүний өмнө байгаа мөртлөө онгод орохгүй ч байна. Тэгэхээр энэ онгод хиймэр гэдэг зүйлийг бол тэр гэж таахын тэмдэггүй юм шиг байна. Хизээ онгод хиймэр орж хизээ тэгж сайхан хөглөгдөхийг бол өста. Би таашгүй гэдэг үг өгдөг шүү дээ тэр шиг. Үндэсний сонгодог, дэлхийн сонгодог гэж хоёр төрөл байгаа. Үндэсний сонгодгоос нор бонцдгаа одоо сонсдгоо хүндэлдэггүй хүн гэж ер нь Монголын ард түмэн байхгүй баг. Байвал тэр хүн монгол хүн биш байж таарна. Би монгол хүн учраас яалтчгүй нор бонцдгаа бол үнэхээр үндэсний сонгодог дуулаачийн маш том төлөөлөл бөгөөд энэ урлагийг, энэ хөв соёлыг дэлхийн сонорт хүргэж чадсан тэр харангийг дилдэж чадсан хүн бол нор бонцдог. За дэлхийн сонгодгоос бол сонгодог сууд хөгжмийн зохиолчд байна. Ер нь бол урлаг дотор бүх урлаг хөгжмийн урлаг дотор багтдаг. Тийм учраас бүх урлагийн хаан нь бол хөгжим. Төгөлдөр хураг хаан хөгжим гэж ярьдаг шүү дээ тэрэн шиг. Тэгэхээр бол дэлхийн сонгодог Верди,
Бизе, Чайковский гээд энэ гайхамшигтай зохиолчид мэдээж Моцарт, Бетховен орно. Хинч одоо хинээс ч асуусан энэ хүмүүсийг л нэрлэх байна. Энэ хүмүүсийн зохиол бүтээлүүд хичнээн 100 жил дамжаад өдий хүрсэн. 10 жил, 20 жил биш шүү дээ, тийм ээ. Хэдэн 100 жил. Дахиад цаашаа хичнээн 100 жил хүн төрөлхтөнтэй хамт насалж дэлхийн ертөнцийн эцэс гэж байдаг бол тэр эцэст хүрэхийг мэдэхгүй. Тийм болохоор энэ гайхамшигтай зохиолчдын зохиол бүтээлүүд, дуурайуд, дулаачийн бүтээлүүд, хөгжмийн зохиолууд, бүжгийн жүжигчдийн хөгжмийг сонсохоор үнэхээр гайхамшигтай байдаг л да. Мөн орчин цагийн Монголын хөгжмийн урлаг болон дулаачийн урлагийн одоо маш том төлөөлөл болсон юм бол харцсангүй богино наслаад үнэхээр од байж лээ. Харваад алга болчихсон Ганбат гавьяат гэж байгаа. Монгол Улсын гавьяа жүжигчин Бүрүүжавын Ганбат гэж. Аав нь Ховд аймгийн театрын дараагаар олон жил ажилласан Бүрүүжав гэж гайхамшигтай сайхан буурлаг. Ганбат гавьяатыг Ганбат ахыг оюутан байхдаа бид нар сонсдог, хүндэлдэг, биширдэг, шүтдэг байсан. Тэгээд би өөрөө бас гэр бүлийн радио нэвтрүүлэгч байхдаа эх орондоо ирэх нэг 3 хоногийн дотор бүр урьжээж, удаадараа урьжээж, бүтэн цагийн ярилцлага хийжсэн. Тэрийн дараа нь хадгалаад гэр бүлтэнд дурсгасан, гэр бүл нь ярилцлагын сонсоод асгартлаа уйлаад надад маш их баярлалаа гэж миний дүүг намайг үнсээд бичлэг аваа явуулжсэн. Тэр хүн бол одоо миний шүтээ. Тэр хүн хэрвээ амьд зэрүүн байсан бол үнэхээр Монголын нэрийг бол гайхамшигтай гаргалахад гаргах хүн байсан л да. Яг эд гаргаж эхэлж явж байх наснаа үүд болчихсон. Тэгэхээр яриад байвал олон гайхамшигтай хүнд итгэлтэй хүмүүс бий. Тэгээ яг 3 жишээ татхад энэ 3 байна. Урлагийн ертөнцид ер нь хүн болгон л амьдардаг л да. Урлагийн болон соёлын ертөнцид энэ дэлхий дээр хүн төрөлхтний түүхэнд урлаг соёлын томоохон өөрчлөлтүүд хувьсалтгүйгээр гарч ирсэн томоохон хувьсгал нийгмийн шилжилтүүд ерөөсөө байхгүй. Тийм учраас хүмүүс хүссэн үсээгүй урлагийн ертөнцид амьдардаг. Нэг талаараа би дээр утгаараа хэлсэн. Нөгөө утгаараа урлагийн гэр бүл төрж өсөөд хүмүүжээд урлагийн мэргэжлийн сургууль сураад одоо урлагийн урлагийн байгууллагад ажиллаад урлагийн хамт олон дунд амьдраад ингээд урлагийн ертөнцид амьдарч байгаа учраас яалтчгүй бас урлаг бол миний ертөнц болж таарад. Тэгэхээр нэг талаар иргэн хүний хувьд нөгөө төгөр урамтэлч хүний хувьд бол хүссэн үсээгүй хүн урлагийн ертөнцид амьдарч байна. Харин урлагийн ертөнцид амьдрахдаа хэн байх вэ гэдэг л жохол. Тэгэхээр урлагийн ертөнцид бол нэг идэвхтэй гишүүн байх гэдэг юм уу? Урлагийн ертөнцийн тэр нийгмийн идэвхтэй гишүүн байхын тулд за урлагийн ертөнцийн уран бүтээлчдийн дунд бас нэгэн уран бүтээлч гэж мэргэжлийн уран бүтээлч гэж хэлэгдэх хэмжээнд байхын тулд юм аягаар явж байгаа л да. Тэгээ энэ удаагийн тоглолт маань бол миний хорон гэдэг нэртэй. Тэгээд миний хорны тоглолтоос Дуучин Батулга гэдэг хүний ертөнц юу юм бэ? Энэ хүний одоо эрен тойрон хамт олон ханд найзууд бас ямар хүмүүс байна? Нэгдээд хамтдаа юу одоо хийж бүтээж байгаа юм бэ гэдэг бас тодорхой хэмжээгээр үзэж харах боломжтой гэсэн. Тийм учраас миний хорон гэж тоглолтоо нэрлсэн. Нөгөөдөөр тоглолтынхоо үзэгчдэд зориулсан одоо билет урлагийнхаа дээр урлаг бол миний ертөнц гэж зориуд оруулсан байна. Алтын аргамжаата айргэдэгээр дүүрэн баярта айдуудуугаараа би хамхордэ авлас явхад зүүдэн дэрдэг асран мэлтрэх нутгийн боллоо Нисэх шууд үдэлж бодоо
Харин ээж маань их сайхан мундаг одоо уран хүн байсан юм билэ. Их үйлчин уран хүн байсан. Тэгээд ээж маань бол өөрөө тэгдэг байхгүй. Би одоо ээжээсээ тэр урныг бас дуурайж яаж авч чадаагүй гэж. Гэхдээ бидний хүүхэд байхад дээл цагаан сар болохоор аавын дээл, дүүнэрийн дээл, ах эгч нарын дээлийг ээж өөрөө ойж өгдөг. Тэгэхээр л бас л үйлчин л хүнэлтэй. Зүгээр Европ хувцс бол ойдгүй байжгаад намайг оюутан болсны дараагийн жил ээж маань хотод энэ офицеруудын ордны урталд нэг ойдлын дамжаа байна. Тэгээд тэрэнд суралцах гэж байна гэдэг. Тэгэл яваад идэг байсан чи Европ хувцс ойд сурлаа, бижиг костюм эсгэд сурлаа гэд тэгээд хүүдээ нэг гоё хувцс хийж өгнө гэд. Тэгээд нэг гоё юм тод цэнхэр өнгөтэй тод хөх цэнхэр өнгөтэй бижиг над хийж өгч байсан. Тэр нь их гоё санагдаа. Тэгээд би тэрийг шалгалтуудаа өмсөн, тоглолтуудаа өмсөн. Ер нь бол нилээ өмссөн. Тэгээ одоо манай багш нар ярьдаг байхгүй. Тулгаагийн тэр цэнхэр дээлээд манай Бацхавитын дуулдаг шүү дээ. Ногоон торгон дээлэрээ хичнээн жил гоёлоо тоо гэд. Тэрэн шиг тулгаагийн тэр цэнхэр пик болоо шүү дээ. Их гоё бижиг байсан. Их ч гоё одоо зөгтөг байсан юм шиг байгаа. Тэгээд тэр бижигтэйгээ би анхны одоо дуулаачийн оюутан байх анхны шалгалт, анхны бид даасан одоо оюутны тайлан тоглолт, анхны дуралдаан тэмцээнүүдэд бол бүгдээрэнд нь тэрнтэй оролцсон, бүгдээрэнд нь амжилттай оролцож тэргүүн байрмаарт орж исэн. Тэгэхээр бол үнэхээр эхийн сэтгэл хувцсан тэр сайхан эхийн сэтгэл шингэсэн тэр сайхан хувцс бол надад их тийм одоо уран бүтээл төрөх гэдэг юм уу? Их ирч хүч урам зориг өгсөн л дөө. Соён гэгэрүүлэгч телевизийн дуугаар уулсан дуучин нэвтрүүлэг үнэхээр сайхан нэвтрүүлэг. Ийм хүндтэй нэвтрүүлэгтэй ийм чухал ач холбогдлоо гэж намайг өрсөнд би маш их баяртай байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа одоо бас формат хэлбэрийн дагуу өөрийнхөө зүгээс бэлдэж ирсэн маш олон юм байна л да. Гэхдээ эндээс бол ихэнх нь баг таланх нь гэрт үлдсэн байгаа. Гэрт болон ажил дээр байгаа. Тэгээ би одоо бол тал хувийг аваад ирсэн байна. Энд за одоо хаанаас нэхлэх вэ? За энэ хамгийн анх ингээ оюутан байхад би энэ өргөмжлөлд их дуртай, их хайртай. Яагаад тэгэхээр би түрүүн хэлжсэн Хөгжим мужийн коллежийн дуулаач анги, соёл урлагийн их сургуулийн дуурийн гоцлооч анги гэдэг хоёр сургуульд амжаа 8 жил сурч төгссөн. Оюутан байхдаа бас нэлээд гайгүй боломжтой оюутан байж нөгөө онцлогдсон гэдэг штеп. Ямар ч байсан их дажгүй сайн оюутнуудын нэг байлаа. Тэгээд Суйсийн 2004 оны 12 сарын 29-ний өдөр гэдэг төгсдөг жилээ. Төгсдийнхээ урд жил оны шилдэг оюутан болж исэн байхгүй. Тэгээ надад ийм өргөмжлөл гардуулаад энэ манай одоо Суйсийн ректор доктор профессор Цэдэв захирлын гарын хэсэгтэй ийм өргөмжлөл байна. За энэ бол их дурсгалтай. За тэгээ би оюутан байхдаа бас нэг том одоо надад урам өгсөн зүйл бол энэ яамны жуух бичиг байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамны жуух бичиг. Байгаль орчин гэж байсан тухайн үед бол байгаль орчны яамны жуух бичгээр Монгол орнд байгаль орчныг хамгаалах байгалийн баялагийг одоо зөв зохистой хэрэглэх гэдэг ингээд нөхөн сэргээхэд чиглэсэн томоохон ажил явагдаад улсын хэмжээнд мэргэжлийн дуучдын дунд ус мөрний тухай дуу хэн сайн дуулах вэ гэж том уралдаан болоод хамгийн сүүлийн шат нь төрийн ордонд болж ирсэн. Одоо сүүлийн үед соёл урлагийн арга хэмжээнүүд их болдог болсон. Тухайн үед бол нэлээд хаалттай баргийн арга хэмжээ бол тэр төрийн ордонд болдгоо байсан шүү дээ. Тэгээд энэ тэмцээнд мэргэжлийн том дуучидтай оролцож 2 дугаар байранд ороод тэгээд энэ жуух бичгээр шагнагдчихсан. Тэгээ одоо бол яг өөрийгөө магтсан болчих واخ. Гэхдээ ягаад би энийг хэлэх гээд байна гэхээр надад маш их дурсгалтай нэг насны дурсгал. Тэгээд энэ 1 2 3 дугаар байранд Монгол Улсын гавьж гисэн талигч гамт хавьд ус мөр олончиг дуугаар орж исэн. Тэгээд би бас миний их мөрийн хэрлэн гээд манай найз хөгжмөн зохиолч Үлзий хоёрын дуу зангадугаан тунгалаг боёнд дуунууд гэдэг ингээд эдгээр дуунууд бол уран бүтээлчд эхний 3 байр чалгараад байсан. Тэгээд энэ бол маш үнэхээр дурсгалтай нэг юм юу гэдэг. За тэгээд одоо бас нэг юм дурсгалтай зүйл байна л да. Энэ бол шагнал биш ээ. Энийг бас энэ бол ингээ харахад зүгээр ингээд нэг юм Канадад авсан нууц л байгаа юм л да. Гэхдээ энэ
Андреев гэж Бурятийн нэр төгжмийн зохиолч Чимитов гэж шүлгийг бичсэн. Энэ хүний Ижимний буюу ээж минь гэдэг те монголоор бол маш сайхан дуу байдаг. Энэ дууны нотыг би нэг оюутан байхдаа хайгаад их гоё дуу дуулах гээд олохгүй байсан байхгүй. Тэгсэн миний төгөлдөр урж инхтүүл багш. Өөрөө нэг өдөр олоод Канадад аваад ирсэн. Тэгээд за энэ дуу хэдий хааштай чамд хэрэг болно гэд доор нь зүгээр тулгаада туул багшаасна гэд ингээ бичсэн. Тэгээ энийг одоо би бас хадгалж ийсэн чи энийг олохгүй байсан. Тэгсэн чинь миний хань манай гэр бүлийн хүн саяхан надад олж өгсөн. Тэгээд энийг бол одоо би бас нэг том шагналын хэмжээнд бодож хадгалж явдаг. Яг гоо дуучин хүндүүд ийм нотнууд канадч нот бол зөндөөл байдаг. Алга болж л байдаг, заад олж авч л байдаг, юм хийж л байдаг. Нэг ийм энэ бол юм үнцэнтэй юм байнамаа. Бас оюутан байсан үеийнхээ юмнуудыг л ер нь эхлээд ярьчвал зүгээр байна. За энд нэг юм юу байгаамаа. Российский центр науки и культуры гэдэг Улаанбаатар гэдэг РЦНК те ДСНК гэдэг байсан. Энэ Оросын соёл шинжилгээ ухааны төв дээр Орос романсыг хэн сайн дуулах вэ гэдэг том уралдаан оюутнуудын тунд болдог байсан. Гэхдээ энэ бол зүгээр нэг жил болгон болдгоо. Монгол Улсын гавь шижигчин Банд багш өөр амьд цэрүүн байсан. Банд багшийн нэрмжит уралдаан. Тэгээ мэрэгжлийн дуулаачийн сургууль сурж байгаа оюутнуудын үнэхээр чадлыг шавхдаг юм том уралдаан болдог байсан. Тэрэнд би нэг энэ тэр уралдаанд ороод Гран при шагнал буюу одоо нэгдүгээр байр. Тийм нэгдүгээр байрыг авч ирсэн. Тэгээд энэ бол бас надад их дурсгалтай. Оросын элчин манай цэдв захирал Оросын одоо аташе Евахин гээд тэгээд Российский центрийн одоо захирал Иванов гэдэг энэ гурван хүний гар хэсэгтэй. Энэ бол бас их юм дурсамжтай юм зүйл байдаг. За тэгээд энэ дээр одоо би сүүлд нь соёл урлагийн сургуулийг төгссөн жилээ 2005 онд Оросын холбооны улсын Бурят улсын агын Бурятд болсон Оросын холбооны улсын ардын жүжигчин Лагсарган Ленховойны нэрмжит дөөрийн залуу дуучдын уралдаан гэдэг олон улсын уралдаан гэж болдог. Энэ уралдаанд анх удаа би гадагшаа уралдаанд явж очиж оролцоод 2 дугаар байрт орж исэн. Тэгээд энэ уралдааны юу нэх гоё ингээд энэ дээр юм конкурсын 4 өдрийн юм бүх хөтөлбөртөөгөө за энэ дээр нөө лауреат болно гэж ярьдаг. Уралдааны эхний байруудад шалгасан хүмүүсийг лауреат болох буюу уралдааны шагналтан болж байгаа. Тэгээд ийм дипломтой. Тэгээд энэ бол бас яг дөөрийн дуулаачийн ангид сурч төгссөн оюутны хувьд гэдэг залуу дуучны хувьд бол хэрэндээ надтай бол маш том ажилт. Тэгээд энэний юм диплом нэг байж байгаа. Энэ их дурсгалтай байд. За дараад нь болохоор за энийг ярьчих. Энэ болохоор миний 2 дахь бие даасан тоглолт надад мөрөөдөл бий гэдэг тоглолтыг циркэд тоглоод энэ бас өрмөц өгөөд бас их сайхан амжилттай тоглолт болсон. Тэгээд энэ тоглолтын билет нь энэ. Тэгээд билетийн одоо бодоход бас их гоё л хийсэн байна л да. Ингээд гаднаа юм юутай тоглолт гээд өдөрлөгтэй дотор нь оруулангууд миний одоо товч танилцуулга үзүүлсэн амжилт гээл тоглолтын болон юуны өдөрлөгийн хөтөлбөр бүх юм ингээд энэ дээр байж байгаа. Одоо ард нь бас ийм талархал юутай хүндэтгэлтэй гэдэг. Энэ ер нь бол тоглолтын билет гэхээсээ илүү өөрлөх юм шиг танилцуулга брошюрч юм шиг юм болцсон. Тэгэд энэ бол бас их амжилттай болж байсан байгаа. За энэ нэг юм 2 цом байна. Яг нь ерөнхийдөө миний хувьд бас нэлээд уралдаан тэмцээнд бол нэлээд оролцдог. Зүгээр ч нэг оролцохгүй амжилттай оролцоод ер нь нэлээд эхний байруудад ихэнхт нь шалгарч ирсэн байдгийг. Тэгэд энэ болохоор манай 24 дугаар суваг телевизээс уламжлал болгон зохион явуулдаг 20 дугаар зууны дуунууд гэдэг тэмцээн болдог шүү дээ. Тэр тэмцээнд хэдэн он байна? 2005 онд шилдэг дуучин гэсэн ийм өргөмжлийг авч ирсэн. Тэгээд энэ дээр 25 дугаар суваг телевиз туужтай хамт явах юмсан дуун дээр одоо шилдэг дуучин болсонд баяр хүргье гэдэг ийм өргөмжлийг гардуулсан. Энэ их өрмөц ийм өргөмжлөө. За энэ цом болохоор бас хүчтэй. Монголын нэр хөгжмийн зохиолч Даран цаг дагсны нэрэмжит дорны их шиглэн гэж бас олон улсын Монгол одоо туурхтнуудын дунд болдог том уралдаан бас оролцоод чи хэдэн он гэж 2006 он баха. Тэгээ энэ тэмцээнд оролцоод Гран при шагнал хүртэж байсан. Тэгээ энэ бол бас л их дурсгалтай бөгөөд хүндтэй цом. За энд болохоор за энэ бол шагнал биш ээ.
энэ манай гэр бүлийн зураг байгаа. Өнгөрсөн 2011 оны 6 сарын 29-нд Сөүл ресторанд манай гэр бүлийн хүн битээр хурмын ясны 10 жилийн ой болсон юм. Ойгоо зохион байгуулсан. Тэгэхэд ойдоо зориулаад гэр бүлээрээ зураг авахуулаад ингээд дотныхоо найз нөхдүүдийг ураад ийм 10 жилийн ой баяр гэж хийсэн. Лээ нэжгэр их дөргөө ийм баяр болсон. Тэгээд энийг яг бас нэг юм одоо дурсгал болгоод бас хадгалсан. Манай гэр бүлийн хүн ер нь бол өөрөө бол багш орчуулагч мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол урлагийн салбарт ажиллаж байгаа. Зүгээр ч нэг одоо нэртүүдийн ажиллаагүй маш үр дүнтэй ажиллаж бүтээж төрүүлж яваад юм бүсгүй би цэгээгээд манай улсын филармонд менежер тэгээ маркетингийн албаны дараагаар ажиллаж байсан. За сүүлийн жилүүдэд бол манай Voice Group-ийн менежер мөн одоо миний бас ингээ Voice Group болон миний хувьд бол албан ёсны менежер бөгөөд бүх арын албыг амжуулдаг, хариуцдаг тийм мундаг эмэгтэй байгаа. За энэ хамгийн анхны тоглолтын балкат байна л да. Балкат биш ээ. Бас л билет нь тэгээд билет гэж хэлэхэд ер нь ингээд эргээд харахад л дандаа урилга шиг л хийгдээд байсан байгаа байхгүй. Тийм сарнаа барьсан зүрхний хайртай гэсэн өгөгдөлтөө. Тэгээд ингээд энэ хөөрхөн байгаа. Ингээд илэнгууд цаана дахиад сарнаа. Яг мэдээж одоо урамтэлч хүн өөрөө гол санаа оноогоо гаргаад дизайнер бол гүйцэтгэлийг хийж байгаа. Тэгэхээр ер нь ихэнх миний хамтлагийн болон миний өөрийн урамтэл бол хамтлагийн урамтэлүүд ихэнхдээ миний болон урамтэлч найзуудын санаа. Тэгээд өөрсдөө л юм гаргаад явчихдаг. Тэгээд энэ бол бас их дурсгалтай одоо эргээд харахаар ингээд ардандаа бас олон санамжууд байгаамаа. Сонгодог тоглолт болсон учраас та 30 минут өмнө ирээрээ хувцас өлгүүлээд ингээд дэше ороод идүү те гар утас мутс юм унтраа гараач гэдэг юм уу. Ингээд нэлээ олон сонгодог концертын дэгийн дагуу санамжууд энэ төр байна л да. За энд одоо бас ярих юм бол товчоо. За энэ бол манай Voice Group-ийн Voice of Mongolia тоглолтын сурчлагын хуудас байгаа юм. За яагаад ингэж ийм ихэнх хамтлаг анх энэ биш үү? Voice Group-ийн Voice Group гэсэн юм Voice гэсэн сонгодог тоглолтыг тавьсан. Дан Айраар Амансаар улсын филармоны концертын тагамд энэ тоглолтын дээрээ дараагийнхаа тоглолтын яг өдөр сартаа цаг хугацаатай ийм урилга болон манай энэ тоглолтыг ирж үзсэн хүмүүст эндээ ийм тусгай каллиграфтай нууцлалтай энийг өгс бэлгэлсэн байхгүй. Нэг талаар танилцуулга бөгөөд нөгөө төгөөр дараагийн тоглолтыг та энийг үзүүлэх юм бол 50% хөнгөлөлттэй үзнэ гэсэн эрхийн бичгийн хамт. Тэгэд энэ их гоё. Тэгэхээр энэ хоёр тоглолт энэ гуруулаа ингээ хоорондоо холбоотой болж тарж байгаа. Энэ хөр Монголын дуу хоолой одоо энэ сурчлагаа хийгдсэн энэ тоглолтын билет нь байна. Энэ яваад ингээд хоорондоо нэг юм corporate design-ийн хувьд болон ер нь нэлээд хоорондоо холбоотой юмнууд байж байгаа. За тэгээ энэ бол манай Voice Group-ийн уран бүтээлч найзуудтайгаа хамтраад гаргасан Voice of Mongolia анхны бие даасан цомог байна. Тэгээ энэ цомогийг бас мэргэжлийн урлагийнхан болон үзэг сонсогчид нэлээд таашаан сонсдог, бас нэлээд үнэлдэг ийм уран бүтээл болж чадсан. За тэгээд доор нь бол одоо яг ингээд манай юуны хамтлагийн балкат Voice of Mongolia цомгийн баяр гэж бид нэр хийгээд Voice Group-ийн 3 дахь бие даасан тоглолт буюу Voice of Mongolia цомгийн баяр гэдэг VIP 250 хүн зориулж хийсэн. Энэ цомгийн баярын одоо зураг тууц байна л да, постэр нь байж байна. Энэ бас их гоё болж байсан. За ингээд яриул нэлээд олон балкат. Одоо энэ урд бас манай телевизийнхэн ингээ байрлалцсан байна л да. Энд бас миний өөрийн надад мөрөөдөл бий гэсэн тоглолтын плакат энэ юу вэ? Энэ бас Монголын дуу хоолой манай хамтлагийн тоглолтын плакатууд байж байгаа. За тэгээ ер нь товчхондоо бол ингээд яриад бол ингээд нэг юм дээр тогтоод ярих юм бол асар их юм ярина. За энд манай одоо нэвтрүүлгийн зүгээс ер нь өөрийнхөө хобби гэдэг юм уу цуглуулга байвал аваад ирээрэй гэсэн учраас би энийг авцарлаа. Тэгээ би хүүхэд байхдаа Архангай аймгийн багшийн коллежийн ах эгчнэр дээр очиж 10 жилийн жоох хүүхэд байхдаа дуулаад шүлэг уншин за бараг бүжгэлжсэн ч гэж магадгүй. Авьяасаа үзүүлээд марк авдаг байсан. Цуглуулдаг. Тэгээд тэд нар чинь нөгөө холоос хол аймагуудаас аав ээж нараас нь захиа ярддаг. Тэгээ марк их цугладаг. Тэгээ би тэр маркнуудаа нэг нүүдлэр алга болгоцсон юм аа. Тэгээ бас жоохон харамсаад байдیں۔ Тэгээ сүүлд нь бол энэ хонх цуглуулдаг болсон. Хонх бол нэгдүгээрт
тухайн ард түмний бэлэгдэл үндэсний тусгаар тогтнолтой холбоотой гол бэлэгдлүүд орсон байдаг. Хоёрдугаарт энэ цуглуулга бол би амьд цуглуулга гэж бодож байгаа. Ингээд дуугарна. Одоо энэ л ихэд Италийн Венец хотын хонх байж байгаа байхгүй. Италийн Венецийн. За тэгээд хожуу би энэ хонхыг бол нэлээд хожуу цуглуулсан. Ерөөсөө сүүлийн 2 жилийн хугацаанд л яг оцсон газруудаараа газар орноосоо очиж яг өөрөө очихоор авдаг. Тэгээд бол өмнөх урлагт хөл тавьсан 10 жилийн хугацаанд бас хаяа урагшаа хоошоо явсан. Одоо ядчил хоошоо Оросын албаны улс руу ч гэдэм үү, Бурайд руу ингээд хэд явахдаа хонх аваагүй. Тэр үе цуглуулдаг байсан болохоор одоо бол нөхөж аавна гэж бодож байгаа. За энэ л гэхэд одоо Бельгийн нийслэл Брюссел хотод манай JCI байгууллагын World Congress гэдэг дэлхийн жуулганд очиж оролцохдоо Бельгиэс авсан юм хонх байж байгаа. Энэ нэг хөөрхөн жоохон хүү. Тэг ингээд их гоё хонх болго өөрийн гэсэн өнгөтэй их гоё. За энэ бол Италийн биш Герман Берлин гэсэн. Германы маш чанга дуутай хонх байж байгаа. За ингээд бууг нь бас сонирхолтой бол сонир байж магадгүй тий. За энэ Амстердам байна. Амстердам байж байна. За энэ бол одоо Шведийн Стокгольм хотод бид нөгөө Voice Group-ээр Voice Mongolia айлын тоглолтоор очихдоо авч исэн. За энэ сүүлийн хэдэн хонхнууд бол ер нь бол бид нар Voice Mongolia Европоор айлын тоглолтоор явахдаа авсан хонхнууд байж байгаа. За энэ бол Швейцар. Энэ хонх их өвөрмөц ингээд дээр юм дөрвөлжин шоотой үндснийхэн бүх бэлэгдлүүд нь орцсон. За Италийн Миланд очсон байгаа. За энэ болохоор алдарт Парис, Францын Парис хотын хонх. Ингээд дотор нь Парисын том хаалга, Эйфелийн цамхаг ингээд бүгдээр л байж л та. За хамгийн сүүлийн энэ хонх их сонирхолтой. Энийг өнгөрсөн намар баха. Өнгөрсөн хавар 100 юм байна. 6 сард бас одоо JCI байгууллагынхаа шугамар Аспак буюу Аз номхон далайн орнуудын чуулга уулзалт гэж болдгоо. Тэрэнд бид Хонконг явсан. Тэгээ Хонконгоос авсан хонх байж байгаа. Тэгээ би цаашаа бас Макао орсон. Макаогоос хонх авъя. Макао бол яг нь арал хот шүү дээ тий. Макаогоос хонх авъя гэж байгаа мартцсан. Тэгээ яг энэ Хонконгоос бол энэ 5 ширхэг юм хонхыг аваад нэлээд юм өрмөц хонх байгааз. Тэгээ яг энийг бодохдоо манайх бас гэр бүлэрээ тавуулаа. Гэр бүлээ бодож авсан. Тэгээд энэ өөрийн гэсэн бас хэмжээнээс хамаарат энэ хөөрхөн юм алхахтай. Энэ хамгийн том нь одоо би гэж байгаа маа. Энэ одоо мэдээж аав ээж хоёр байж дээ. Ингээд том охин, дунд хүү, баг охин гэдэг ингээд өөрөөр ингэс нэг юм өнгөтэй яг энэ бэлэгдлийн хувьд их өөрхөн. Тэрээс болоод за тэгээд нэг иймэрхүү тавчандаа бол нэг юм байна да. Тэгээд энэ хамгийн сүүлд бол манай одоо өнөөдрийн энэ удаагийн миний их орон тоглолтын билет буюу хэдийгээр билет ч гэсэн үзэгчдтэй одоо хүндэтгэл үзүүлж урилга маягаар хийвэлсэн юм аа. Ингээ миний их орон гэдэг ийм тоглолт байгаа. Тэгээ ингээд тогтоо шиг ингээд нээхээр дотроо тоглолтын тухай мэдээлэл, миний их орон тоглолт, миний цомгийн баяр гэдэг байгаа. За энэ оролцох уран бүтээлч тэгээд симфони найрлагч Умар өрийн чуулга, тэгээл найрал дуучид Voice Group, Nuance Group гэдэг ингээд гавьтууд багш нар маань хийлж дээгээ гэл ингээд мэдээлэлтэй байгаа. За яалтчгүй л одоо томоохон ажил явахад гэдэг юм уу да томоохон тоглолт болоход за нэг салбарт тууштай юм хийхэд бол үнэхээр санхүүгийн асуудал бол хөдөлшгүй том байр суурь эзлэн л дээ. Хүссэн үсээгүй. Тэгээ яг өнгөрсөн хугацаанд бол ер нь л өөрийнхөө нөөц болцоог ашиглаж өөрөө хөдөлмөрлөж зүтгэж олсон мөнгө санхүүгээ эргээд уран бүтээлдээ зориулж л өдий хүрсэн гол зарчим бол. Тэгээ энэ бол зөвхөн миний хүч биш. Гэр бүлтэйгээ хань ижилтэйгээ хамт олонтойгоо зүтгээд явж байгааг энэ л нэг хүч юм удаа л гэж бодож байна л да. Яг өнгөрсөн хугацаанд манай хамтлагийн уран бүтээл дээр за миний уран бүтээл дээр ч гэсэн албан ёсоор болон албан бусаар санхүүгийн дэмжлэг үзүүлж зөвхөн санхүүгийн дэмжлэг биш их гоё зөвлөгөө өгж тусалж дэмждэг их сайхан ах эгч нар найзууд бас байсан. Тэднийхээ хүчээр, дэмээр, нөлөөгөөр одоо энэ бүхнийг хийж бүтээж байгаа. Үнэхээр эргээд тооцох юм бол
санхүүгийн хувьд болон цаг хугацааны хувьд бол асар их зүйлийг зориулсан байна. Хүч хөдөлмөрийн хувьд. Тэгээ энэ бүхнийг бол нэг хүн анзаараа хийж чадахгүй. Ялангуяа гэр бүл нь ойлгодгүй, тусалж дэмждэггүй ийм урамтэлч хүн бол урамтэл хийхэд үнэхээр төвөгтэй шүү дээ. Тэгэхээр миний хамгийн том ивент итгэж бол миний гэр бүл, хань ижил маань. Тэгээд хэрэгтэй үед санхүүгийн болон сэтгэл санааны дэм өгч чаддаг олон сайхан хүмүүсийн би нэрийг хэлэх юм бол одоо нурсч бах тэр хүмүүс бас мэдж байгаа тийм болохоор үнэхээр тэр хүмүүсийн хүчээр үдээ зэрэгтэй явж байна. Цаашдаа ч гэсэн албан ёсны байнгын урт хугацаанд яг албан ёсоор гэрээ хийгээд хамтарч ажиллах тийм спонсорч гэсэн мэдээж урамтэлч хүн хэрэгтэй. Урлаг спортын адилхан шүү дээ. Спортынхан бол бас тийм байдаг. Тийм болохоор би бол яг өдний хүртэл урт хугацаанд гэрээ хийгээд албан ёсоор бүх санхүүгийн асуудлаа шийдвүлээд тэгж явсан тохиолдол байхгүй. Гэхдээ одоо тийм одоо ажил хэргийн хамтрагч болон санхүүгийн дэмжигч гарч ирэх байх гэж бодож байгаа. Тэгээ бол хамгийн гол нь бол гол нь юмаа ингээд урамтэлээ төрвөл таслахгүй зогсохгүй явах нь бас чухал байх гэж. Ер нь бол яг хэвдээ бидний үеийн залуучууд бахархамаар хүндэлмээр залуучууд гэр бүлүүд их олон болсон байна. Шөөмжилттэй ханддаг зүйлүүд ч гэсэн бас байгаа л байна. Гэхдээ гэр бүлийн тал дээр бол би ч одоо нэгдүгээр бид 3 хүүхэдтэй ч гэсэндээ аав ээж нарынхаа дэргэд бол одоо цөөхөн хүүхэдтэй байгаа байхгүй. Жишээ нь манайх л ихэд 7 хүүхэдтэй айл юм би дундхан. Дээрээсээ дороосоо 4-р нь яг гол их. Яг хөө зарим нэг айлууд гэдэг юм уу залуучуудын хажууд бол өнөр айлдаал орно л доо. Хүүхдүүдээ мэдээж сайн хүн болоосаа улс орноо хэрэгтэй гэдэг юм уу нийгэмдээ өөрийгөө болон өрөөл бусдыг аваа явж чадах тийм хэмжээний хүн болж төлөвшөөсөө гэж бодож байна. Том охин маань хүү маань Улаанбаатар сургуульд сурдаг. Урлагийн бис салбарын хүмүүс ер нь болох байх. Хамгийн бага охиныгоо бол урлагийн хүн болгоё гэсэн битээ тийм бодол яриа бас байгаа. Яг бол аав ээж маань насаараа урлагт төгссөн хүмүүс. За манай гэр бүлийн хүний ээж ч гэсэн бас урлагийн соёлын салбарт ажиллаж исэн хүн. За би өөрөө урлагийн хүн байна. Манай хүн ч гэсэн бас урлагийн соёл салбарт ингээд ажиллаад явж байна. Маркетинг менежменттэй ингээд хийгээ явж байна. Тэгэхээр бол зайлшгүй 3 хүүхдээс маань ер нь манай хүүхдүүдээс нэг урлагийн хүн бол гарах хэрэгтэй л дээ. Тэгээ хөгжмөжийн коллежид сонгодог хөгжмийн ангид үгүй гэсэн бодол байгаа. За ямар ч байсан нэг урлагийн хүн бол төрүүлнэ. Бага. Ерөөсөө энэний төлөөл манай урлагийнхан үеийнхэн ажиллаад өдий өрсөн л дээ. Тэгээд харьцангуй нэг үе бол Монголын урлаг соёл үндэсний болон сонгодог нь аль аль нь Азад болон дэлхийд гараад эхэлжлээ шүү дээ, тийм ээ. Үндэсний урлаг бол угаасаа гайхагдчихсан. Сонгодог урлаг бол нэг үе их хүчээ авч байгаа жоохон магадгүй бас хэсэг уналтын байдал байсан байж магадгүй. Эргээд маш хүчтэй сэрэгцсэн явж байгаа сүүлийн жилүүдэд. За миний хувьд бол хуу урамтэлчийн хувьд их орондоо тийм үү одоо их орондоо болон Монгол туурхтанда Монгол хүн хаан байна. Тэр хүн болгон намайг бас мэддэг, сонсдог. Тийм урамтэлж болох юмсан гэсэн бодол байгаа юм. Тэгээд нөгөө од гэдэг юм уу оч гэж асуудал байдаг шүү дээ. Яриа байдаг. Тэрэн дээр биш. Олонний танил. Буюу Монгол хүн бүрийн Монгол туурхтны мэддэг дуучин болох юмсан гэсэн миний хувийн мөрөөдөл. Нэг тийм амбиц байгаа миний хувьд. За хамтлагийн хувьд бол угаасаа бид нар хамтлагийнхаа найзуудтай яриад менежертайгаа бүгдээр ярилцсан. Яагаад Voice of Mongolia гэдэг дуу гаргасан юм бэ? Яагаад Voice of Mongolia гэдэг цомог гаргасан юм? Voice of Mongolia гэдэг тоглолт хийсэн тийм. Энэ бас нэг цаад утгаараа бол Монголынхон урлагийг, Монголынхон дуу хоолойг бас л Монгол туурхтандаа болон Азад улмаар дэлхийд тодорхой хэмжээгээр таниулахсан гэсэн мөрөөдөл тээж явж байгаа. Тэгээ энэ маань бол яг биелэх биелэхгүйг нь бол мэдэхгүй. Цаг хугацаа харуулах байх. Тэгээд битүү хүн тийм мөрөөдөл байлгүй байх уу? Монгол зүрх цогцолтоос Mongolia. Үзэгч сонсогчдгүй бол
урлаг болон уран бүтээлч гэж байхгүй. Тийм болохоор хамт байж өдий хөрсөн учраас цаашдаа манай одоо ард түмэн дундаас олон алдартай сууднууд, авиас бэлэгтнүүд төрж ирсэн төрөхч болтугай гэж одоо ерөөлөг дэвшүүлье. Хоёрдугаарт нээлттэй нийгэм, чөлөөт сэтгэлгээ, шоу бизнес их хөгжиж байгаа энэ үед бас эргээд илүү их хүч хөдөлмөр хөгжиж, ач холбогдлоо гаргаж, ур ухаанаа зориулж тавигдж байгаа тоглолтууд зөвхөн дуучдынхаа хэлээгүй шүү. Үзэсгэлэнгүүд, томоохон хэмжээний театрын бүтээлүүд эднэрт илүү их ач холбогдол өгөөсэй гэж би хүсэж байна. Мэдээж Монголын ард түмэнд үе үеийн урлагийнхан үргэлж баярлаж талархаж явдаг. Яг гэвэл бид өөрсдөө тэр ард түмний нэг хэсэг нь тэр ард түмний дундаас төрж гараад төлөвшөөд уран бүтээлээ төрөөд явж байгаа эдис нь баггүй. Тэр утгаараа нөгөө тэгвэр маш гайхамшигтай сайхан үзэсгэлэн гардаг. Гэтэл тэр харьцангуй цөөхөн үнэтэй байх тохиолдол бий. Асар хүч хөдөлмөрөөр нэг аймаг орон нутгийн театр том жүжиг тавьж шин. Тэгээ тоглолт хийхэд тал зэрэгтэй байх тохиолдол одоо ч гэсэн ажиглагдаж байгаа. Тэр энэ дээрээ манай үзэгчид, сонсогчид дахиад өшөө сайн бодоол дийлэнх масс маань өшөө анхаараасаа гэж хүсэж байгаа. Шоу тоглолтууд маш гайхамшигтай сайхан мэдээж. Тэгтэл шоугаач үз үнэхээр үзэх ёстой юм аа. Цэнэглэгдэх ёстой юмнасаа цэнэгээ бас аваач. Тэрэн дээр бас илүү анхаараасаа гэж их боддог. Бас тэр гэж хүсэж байна. Тэгээ мэдээж үзэгч сонсогчдоо Монголын ард түмэндээ амьдралд нь эрүүл их сайн сайхан хүсье. Ажил үйлсэд нь өдөр бүтэмжтэй амжилт бүтээлийн дэдийг хүсье. Хамгийн гол нь бас урлаг соёлын салбарынхандаа, бизнесийн салбарынхандаа, улс төрийн салбарынханд тийм ээ нийгмийн том хөдөлгөгч болсон салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа бүх хүмүүст амжилтын дэдийг хүсэж байна. Бүх салбарынханд амжилт гэж би алдаа онооч гэж би тийм учраас манай нөгөө нэрт яруу найрагчийн хэлсэн үг биш үү? Амьдтай бие бие хайрлаа гэдэг те. Тэрэн шиг үнэхээр бие биенээ хайрлаж, хүндэлж, хамтдаа хөгжиж их орноо сайхан тэр төлөвшсөн нийгэмд хүрэхийн төлөө бүгдээрээ хамт зүтгэе яа гэж хэлв. Өдөр болгон шинийн баяртай оюун бодлыг шинжлэх эрдэнтэй цахилгаан шугмын анхааг сунган шинэхэн үйлдвэрийн мүүдийг нэнэ учрал баяр дуушиг цаалгаад ундрал бүтээл наран шиг цаацраад улсын дундаа Улаанбаатар минь үйлсийн сайхан жаргалын нараа аштыг найртай ахын дүүстэй арван зойхост үүдэн нээлттэй саяар ардын сайхан санаа саруул орчлонд цуутай нийслээ учрал баяр дуушиг цаалгаад ундрал бүтээл наран шиг цаацраад улсын дундаа Улаанбаатар минь үйлсийн сайхан жаргалын